За сайн байцгаана уу бүгдэнд нь өдрийн мэнд хүргэе. За голомт капитал үндэс цасны компаниас бэлтгэн хүргэдэг. За маркет апдейтийн 8 дугаар сарын 24-ний дугаарыг хүргэхэд бэлэн болоод байна. За тэгэхээр өнгөрсөн 7 хоногт ерөнхийдөө хөрөнгөний зах зээл дээр бол маш томоохон үйл явдлууд болсон. За эдгээрийн нэг нь юу вэ гэвэл за яалтчгүй крипто зах зээлтэй холбоотой мэдээлэл гарлаа. За крипто зах зээлийн хүрээнд одоо хүн бүхний хөрөнгө оруулагч нарын хүлээлтийн одоо сэдэв байгаа Clarity Act-ийн талаарх мэдээлэл гарсан. За мөн крипто зах зээлээс гадна за Америкийн нэгдсэн улс болон Ираны хоорондох одоо дайны асуудлын талаарх бас апдейт мэдээнүүд гарсан. За мөн за ерөнхийдөө өнгөрсөн 7 хоногт бол Хонконгийн зах зээл дээр байгаа за технологийн компаниудын бас онцлог компаниудын тайлангууд гарсан. За үүний нэг бол Alibaba компани тайлан гарлаа. За Alibaba компанитаас холбоотой тус компани хувьцаа бас манай компани одоо харилцагч болон хөрөнгө оруулагч нар гэсэн их хэмжээгээр бас байгаа. За мөн за Alibaba компани тайлангаас гадна зах зээл дээр ерөнхийдөө бага зэргийн ерөнхийдөө дунд хугацааны засварын хөдөлгөөн ажиглагдсан. Ялангуяа технологийн компаниудыг бол засварын хөдөлгөөн ажиглагдсан байгаа. За мөн өнгөрсөн 7 хоногт за S&P 500 болон Nasdaq индексүүд үл яг хүчтэй өсөд байсан боловч дахиад төр зүрийн уналтраагаа орж ирсэн. За эсрэгээр эрүүл мэндийн салбарын компаниудын хувьцааны ашиг хүчтэй өссөн. За тэр дундаа за Moderna компани байгаа тийм вакцины үйлдвэрлэдэг. За Moderna компани за хавдрын эсрэг вакциныхын туршилтууд маш амжилттай болсон ингээд за 140 гаруй хувиар вакциныхын ашиг өссөн иймэрхүү онцлог мэдээллүүд гарлаа. За мөн Америкийн нэгдсэн улсын бондуудын одоо өгөөж өөрчлөгдсөн асуудал өгөөж дээр хүчтэйгээр унсан. За мөн Америкийн нэгдсэн улсын ам долларын индекс буюу DXY-ийн ханш хүчтэйгээр унсан төвчмөд ажиглагдлаа. За тэгэхээр хэдүүлээ одоо юун түрүүн за CNBC дээр гарсан мэдээллүүдийн эхнээс нь хараад явцгаая. За юун түрүүнд бол за Alibaba компани санхүүгийн эхний хагас жилийн санхүүгийн тайлан зарлагдсан. За санхүүгийн тайлан дээр бол яг хуу цэвэр ашигуул алдагдaltaй гарсан. За Alibaba-г бол өнгөрсөн 5-6 дугаар сарууд бол хувьцааныхнаас 91 ам доллар хүртэл Хонконгийн Нью-Йоркийн бирж дэх ханшин унаад байсан. За тэгээ буцаж сэргээд 130 орчим руу өссөн боловч одоо буцаад унаад одоо overnight ханш дээр 113 гэдэг ханш дээр арилжаал гэсэн чинь. Тэгэхээр яг Alibaba-тай холбоотой ямар мэдээллүүд байгаа вэ гэхээр за Alibaba бол яг өнгөрсөн 7 хоногт тайлангаа танилцуулсан. За тайланг хараад үзэхдээ удирлынх нь цэвэр ашиг нь өнгөрсөн удирлынхаас 75 орчим буурсан баг. За эдгээр нь бас компани хувьцааны ашиг унахад бол нөлөөлсөн. За үүнээс гадна юу байгаа вэ гэхээр за Alibaba компани хэмэл оюуханы хөгжүүлэлтээ санхүүжүүлэх зорилгоор за 10.2 тэрбум орчим ам доллараар дахиад хувьцаа гаргахаар зарласан. За ингэж зарлахаар шийдсэнтэй холбоотойгоор хувьцааных нь ханшуул өнөөдөр өглөө за Хонконгийн биржтэй бараг 10 гаруй хувиар унаад байна. Alibaba гэх. Тэгэхээр яг энэ уналт хэд хүртэл үргэлжлэх вэ гэдэг нэг том асуудал болж байна. За мэдээж ихэнх харилцагч нар ихэнх хөрөнгө оруулагч нарын хувьд бол нэг дундаж ханшуул 130 за 140 орчим дээр бол Хонконг дээр бол байгаа гэж харж байгаа. Тэгэхээр буцаад ингээ ханш унчлаа. За тэгвэл хизээс сэрэх вэ гэдэг асуудал гарч ирж байгаа. За тэгвэл хэдүүлээ зөвхөн за Америк дээрх ханшийг нь харъя. За Америк Нью-Йоркийн бирж дээр ханшийг харахад бол энэ одоо 115 117 гэдэг орчимд дахиад хөгжлийн нэг дэмжлэгийн нэг бакус байсан боловч энийг одоо overnight дээр доошо сэтгээд унаад ирлээ. Тэгэхээр бид бүхэн одоо дараагийн нэг тулах цэг юу вэ гэвэл за магадгүй нэг 110 орчим дээр байж болно. За хэрвээ 110-аас доошо унаад ирэх юм бол за энд нэг гэп үүсгэсэн байсан. Энэ гэп үүсгэсэн бүс рүү хайш орж ирэх магадлал маш өндөр байгаа Alibaba гэдэг. Магадгүй ийшээ унаад за тэгэндээ докторжоод ирэх юм бол дахид дэшээ өсөх магадлал байж болох юмаа гэдэг асуудал гарч ирнэ гэсэн. Тэгэхээр Alibaba бол урт хугацаанд за урт хугацаанд биш яг одоо дунд хугацаанд бол дахиад уналтын чиглэл рүү ороод ирлээ гэж харж болохоор байна. За тэгээд хэрвээ 110 гэдэг бүс дээрээс дэмжлэг авах юм бол цаашаа дахиад
өсөлтмөн гараад ирэх магадлал, өсөлт үргэлжлэх магадлал бол өндөр байна гэж хэлж болохоор Alibaba-гийн хувьд. Тэгэхээр бол Alibaba дээр бол дахиад урт хугацаанд hold гэсэн одоо стратегийг баримтлал хамгийн тохиромжтой гэдэг зүйл ажиглагдчих. За дараагийн нэг онцлог мэдээлэл юу байгаа вэ гэхээр за энэ 7 хоногт бол ерөнхийдөө яг өнгөрсөн 7 хоногт нөгөө технологийн компаниуд маань тайлангаа танилцуулаад ерөнхийдөө том компаниуд бол дууссан. За одоо юу хүлээгдэж байна вэ гэхээр за Nvidia компани энэ 7 хоногийн 3 дахь өдөр буюу 8 дугаар сарын одоо 26-ны өдөр Nvidia компани тайлангаа танилцуулсан. За мөн CrowdStrike гэдэг бас хиймэл оюухан тэр дундаа энэ хагас дэмжүүлэгчийн салбарт хүчээр орж ирж байгаа компани танилцуулах нь байна. За мөн дөрөвдүгээр өдөр за Marvel болон Iron зэрэг компаниуд. За Iron-ийн хувьд бол нэг онцлогтой зүйл байгаа. Ерөнхийдөө бол дата центрүүдийг ихээр түрээсэлж байгаа бусад компаниуд за Microsoft болон бусад том одоо magnificent компаниудад одоо өөрсдийнхөө дата центрийг түрээсэлж байгаа. Дата центрийн ажилтг технологийн хувьд бол сэргийлт эрчим хүчээр ажилтдаг учраас тэрийн давуу тал болж эхэлж байгаа. Тэгэхээр бол бид бүхэн энэ 7 хоногт бол за Nvidia, CrowdStrike, за Marvel болон Iron зэрэг компаниудын тайлан дээр бол анхаарлаа хандуулах нь байна гэж ойлгож байна. Тэгэхээр Nvidia компани тайлантай холбоотойгоор бол хэд хэдэн мэдээллүүд бол байгаа. Ерөнхийдөө зах зээл бол хоёр хуваагдчихад байгаа. Nvidia компани тайлан гарсны дараа хавцааны шүрсэн унана гэсэн яг 50-50% магадaltaй байна. Яг өнгөрсөн хугацааны ингээл график зүйлсүүдийг харангуй сая 2026 оны 2 дугаар сарын 26-нд гарсан тайлангаар бол тухайн үеийн тайлан бол маш сайн гарсан байсан. Урд өмнө байгаагүй маш хүчтэй тайлан гарсан ирэх өдрүүдийнхаа орлогын өсөлтийг ч гэсэн маш сайнаар таамагласан байсан боловч тайлан гарсны дараа хувьцааных маш хүчтэй хэмжээнд унссан. За мөн энэ үеүл яг нөгөө нэг Америк Ираны дайнтай холбоотойгоор яг тэр үе өчлөлийн хувьд таарсан гэж хэлж болж байгаа. За дараа нь болохоор дараагийн тайлан бол энэ 5 дугаар сард гарсан. Бас тайлан гараад ханшин унсан байна. За одоо энэ 2 дугаар сарын 26-нд тайлангаа танилцуулах чинь магадгүй хэдийгээр тоо үзүүлэлтүүд сайн байсан ч гэсэн за хэрвээ нөгөө нэг хөрөнгө оруулагч нарын дунд зах зээл дээр дахиад дунд хугацааны уналт орж иж болох юм байна гэж үзэх юм бол магадгүй дунд хугацааны уналт орж ирэх магадлал маш өндөр байгаа гэж бид харж болохоор. За мөн одоо яг 9-р сарын ер нь хөрөнгөний зах зээл дээр 9-р сард бас баг зэргийн уналт орж ирэх магадлал өндөр гэдэг учраас үүнтэй холбоотойгоор засварын хөдөлгөөн орж ирээд магадгүй 195 хүртлээр Nvidia ханш унж магадгүй. За аль эсвэл үнэхээр эерэг үзүүлэлтүүд гарч ирэх юм бол Nvidia ханш дахиад өсөөд 250 орчим руу явах магадлал бол маш өндөр гэсэн. Тэгэхээр Nvidia-гийн тайлан гарахаас өмнө магадгүй өөрсдийнхөө позицийн 50 гаруй хувийг юм уу нэг талыг нь ашиг аваад хаачвал эрсдэл багтай. За тэгээд хэрвээ ханш өсвөл 250 хүртэл 50% ажиглая. За хэрвээ ханш унах юм бол буцаад тайлан гарсны дараа 50% гах бас нэг стратеги хэрэгжүүлэх боломжууд маш өндөр байгаа гэсэн. Тэгэхээр яг урьдчилсан тооцоололоор бол яг энэ эхний хагас жилийн байдлаар бол 93 орчим тэрбум ам.долларын орлого олсон байх магадaltaй гэж Nvidia хөрөнгө оруулагчид бол тайлбарлаж байгаа. За мөн ирэх удирдуудаа ч гэсэн одоо өнөөдрийн эхний хагас жилийн орлогоос бол 13 орчим хувиар илүү дээшээ төсөөлж байгаа. За мөн одоо сая чи Nvidia Blackwell B300 гэсэн одоо шинэ чипийг одоо илүү систем дээр гаргаж ирсэн. За тэгээ мөн дата төвийн бизнес сайн байх магадлал бол маш өндөр байгаа учраас ерөнхийдөө харьцангуй тайланыг эргээр төсөөлж байгаа. Гэхдээ эргээр тайлан эрэг гарсан ч гэсэн хувьцааны ханшил унах магадлал маш өндөрөө гэж харж болохоор. За мөн түрүүн хэлсэнчлэн Iron гэдэг компани тайлан одоо энэ 4 дахь өдөр бол тайлбарлагдах байгаа гэсэн. За Iron-ийн хувьд бол ямар онцлогтой вэ гэхээр за өмнө нь биткойн майнинг хийдэг байсан компани. За одоо биткойн майнинг хийхээ болоод илүү дата центруудыг түрээслээд бусад том компаниудад дата центрээ түрээсэлж байгаа компани гэсэн. Тэгэхээр яг Iron-ийн хувьд тайлангаа танилцуулан тайлан гарсны дараа хувьцааны ханш хаашаа хэрхэн хөдлөх вэ гэдэг бас нэг асуудал гарч ирж байгаа. Магадгүй яг Iron дээр бид бүхэн хувьдаа бол дахиад нэг юм засварын хөдөлгөөн орж ирээд яг энэ ханш дээрээ 32 орчим дээрээ нэг сайн тогтож өгөө тэгээд дээшээ өсөлт 9 сараас эхлээд ингэ үргэлжлэх болов гэсэн таамаглал бас Iron-ийн хувьд бол
байгаа гэж хэлж болохоор байгаамаа. За хоёрын үед ийм байна. За тэгээд за Америкийн нэгдсэн улс Ирантай холбоотой за юу болсон бэ гэхээр бол Америкийн нэгдсэн улс Иранд бол ийм санкц өртүүлсэн эдийн засгийн хориг арга хэмжээг бол бий болохоор болсон. За үүнтэй холбоотойгоор бол ерөнхийдөө бол одоо ингээд хоёр улсууд Ормосын хоолойч гэдэг юм уу хоорондоо зэвсэгт мөргөлдөө хийгээд ийм юм байна. За Америкийн нэгдсэн улсын талаас Иран руу эдийн засгаар нь боёо гэсэн төлөвлөгөө гаргаж ирсэн. Үүнтэй ч холбоотой ерөнхийдөө юуг ямар зүйлсүүдийг хийхээр болсон бэ гэвэл одоо эдийн засгаар нь илүү бусад улс орнуудад Ирантай экспортууд, импорт 8 хийж байгаа бусад улс орнуудад нь эдийн засгийн хориг арга хэмжээг тавих зөвхөн Иран биш. Зааварчлага төр засварч та. Зөвхөн Иран биш, Ирантай худалдаа 8 хийж байгаа бусад улс орнуудад маш хүчтэй хэмжээний эдийн засгийн хориг арга хэмжээ тавих. За мөн ялангуяа газрын төсний одоо хууль бус худалдаа, за валютын swap хэлцэл бол мөнгөний шилжүүлэг одоо валют арилжааны байгууллага за тэгээ хөлөг онгоцны бүртгэл болон одоо юм бусад компаниудаар юм дамжиж байгаа санхүүгийн өрсөлдүүдийг нь одоо юм халдварч байдлаар одоо дамжиж байгаа санхүүгийн өрсөлдүүдийг нь шууд хариу зогсоохоор болсон байгаа. За тэгээ энэ арга хэмжээ хэрэгжих юм бол Ираны газрын төсний экспорт за валютын орлого болон бусад улсын худалдааг одоо илүү хумих эрсдэлтэй гэж үзэж байгаа. Тэгэхээр бол хоёр улсын хооронд ийм зүйл болж байгаа гэж хэлж болохоор байна. За мөн за өнгөрсөн 7 хоног биткойны ханш бол маш хүчтэй хэмжээгээр өссөн. 30 гаруй хувиар өссөн. За одоо бол 77 мянган орчим $1 дээр биткойны ханш арилжаалагдчих. Яг хоо техникэл дүн шинжилгээ энэ мэдээ гарахаас өмнө за техникэл дүн шинжилгээгээр харахад бол ерөнхийдөө нэг юм өсөлтийн флаг маягийн юм бол үүсгээд явж ирсэн. Reversal pattern гэдэг тийм уналтын дараах гарч ирдэг reversal pattern. За тэгээд сая 6 дугаар сараас хойш энэ ч одоо бараг 2 сар хагасын хугацаанд за нэг 60 мянгаас 66 мянга орчим гэдэг энэ ханшийн төвшингийн хооронд ерөнхийдөө ханшийн accumulation буюу за цуглуултыг маш цэвэрхэн байдлаар хийсэн. Одоо ингээд хэдүүлээ харах юм бол тийм ээ. Нэг таа зүрсэн, нэг унсан ингээд яг энэ одоо тэгээд 7 дугаар сараас хойш сүүлийн нэг сарын орчинд юм маш цэвэрхэн юм accumulation хийсэн. За тэгээ ханш ерөнхийдөө энэ 62 мянга дээр дэмжлэг аваад ингээд яваад ирсэн. За тэгээд үүний дараа маш том хүчтэй хэмжээний хөдөлгөөн орж ирж болох юм байна гэсэн техникэл дүр зургаас бол харагдчихсан. За тэгээ үүний дараа яг үүн дээр за Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Трамп за Clarity Act-ийн талаарх мэдээлэл гаргаад бүх крипто валютууд болон криптотой холбоотой хувьцаануудын ханш өссөн. За тэгээд ханш одоо 77 мянга орчим $1 дээр арилжаалагдчих. Тэр өнгөрсөн дараагтууд нэг 20 орчим хувийн ханшийн өсөлтийг биткойн дээр хийсэн гэж үзэж болж байгаа. Тэр л яг энэ өсөлтүүд цаашдаа нэг 92 мянга орчим руу бол үргэлжлэх магадлал маш өндөр гэж харагдаж байгаа. За мөн энэ дээр volume profile-ыг татлаад үзэнгүүт volume profile-ийн POC төвшин ерөнхийдөө 63 мянга дээр байсан учраас энэчнээс маш хүчтэй дэмжлэг аваад иш өссөн гэж харж болж байгаа. Тэр яг Трампын Clarity Act-тай холбоотой ерөнхийдөө ямар мэдээлэл гарсан бэ гэдэг талаар дэлгэрэнгүй ерөнхийдөө аваад үзэх юм бол одоогор л яг Clarity Act бол одоо Америкийн нэгдсэн улсын Сенатд бол гаццсан хэвээр байгаа. Батлагдах уу, батлагдахгүй юу гэдэг гаццсан хэвээр байсан. За тэгээд Трамп болохоор крипто саммит гэдэг үйл ажиллагаан дээр өөрийнхөө ерөнхийдөө байр суурийг илэрхийлсэн. Ерөнхийдөө Clarity Act-ийг одоо батлагдах хугацааг даруй хурдан хугацаанд бий болох хэрэгтэй байна. За 9-р сар магадгүй 9-р сарын дунд уу 9-р сарын сүүлд үеэр бол Сенатд бол аль хэдийн батлаад гарах ёстой гэсэн мэдээллүүдийг бол гаргасан. За тэгэхээр яг Clarity Act батлагдчих юм бол илүү нөгөө нэг криптотой холбоотой хуулиуд криптотой холбоотой хуулийн зохицуултууд илүү илүү хүрх чадвар өндөртэй болно. Илүү их хуулийн таатай төвшнүүд бий болохоор нийтж байгаа.
За мөн Clarity Act-аас гадна за Америкийн нэгдсэн улсын засгийн газрын бондуудтай холбоотой мэдээлэл гарснараа биткойны ханш өссөн. За яагаад вэ гэхээр за Америкийн нэгдсэн улсын урт хугацаатай засгийн газрын бондууд бол бондуудаа Америкийн нэгдсэн улсын сангийн яам бондуудаа эргүүлж хөдөлж авахар болсон. За тэгээд үүнтэй холбоотойгоор бондын өгөөжүүд буурсан. За тэгээд бондын өгөөжүүд буурснаар одоо юм хэрэг өгөөж өгдөггүй алт болон биткойн зэрэг одоо энэ хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүдийн эрэлт маш хэмжээгээр өссөн гэж бодож байгаа. Тэгэхээр үл яг буцаад хөрөнгө оруулагч нар илүү өрсөлдөл өндөртэй бүтээгдэхүүнүүд рүү шилжсэн гэсэн дүр зураг ажиглагдсан. За тэгүүнтэй холбоотой бол биткойны ханш болон бусад крипто валютуудын ханш бол маш их хэмжээгээр өссөн дүр зурагтай байгаа гэж хэлж болж байгаа. Тэгэхээр яг энэ Clarity Act-ыг одоо энэ Америкийн нэгдсэн улсын дунд хугацааны сонгуул 11 сард болно. Дунд хугацааны сонгуул болохоос өмнө магадгүй Clarity Act-ыг батлах магадлал маш өндөр байгаа гэж хэлж болохоор байна. Тэгэхээр үл яг биткойны ханш дээр одоо магадгүй энэ 7 хоногт нэрээ сайнаар бодоод засварын хөдөлгөөн 73,000 орчим руу энэ correction хөдөлгөөн ороод ирэх юм бол биткойныг худалдаж авах бас тохиромжтой гэж харж болж байгаа. За биткойноос гадна Strategy гэдэг компани байгаа тийм ээ. Биткойныг хамгийн их одоо холд хийж эзэмшиж байгаа компани Strategy. Тэгэхээр Strategy компани акцийн ханш ч гэсэн маш хүчтэй хэмжээгээр өссөн гэсэн үг байна. За тэгээд Nasdaq индекс одоо S&P 500 индексийг ярив. За S&P 500 индекс бол all time high буюу орон цэгийг хийчихэд байгаа. За тэгвэл өнгөрсөн 7 хоногт бол ханш нь бол унссан. За тэгэхээр энэ 7 хоногт ч гэсэн унах магадлал маш өндөртэй. За яг 7630 орчим руу унах магадлал S&P 500 индексийн хувьд бол байгаа. За богино хугацаанд зүгээр энэ ханш дээр volume profile гэдэг volume profile аль 7700 орчим гэдэг өндөр байгаа гэсэн. Тэгэхээр одоо энэ 7630 гэдэг төвшин рүү унж ирээд өндөр сайн тогтож чадах юм бол өсөлт өргөжлөх магадлал байгаа. За үгүй гэвэл ханш дахиад доошоо унах өргөжлөх магадлал өндөр байгаа гэж харж байна. За Nasdaq дээр ч гэсэн тиймэрхүү төр зураг бол ажиглагдчих байгаа. За харин Microsoft дээр бол бид аль хэдийн ашгаа хэрэгжүүлээд гарчихсан байгаа. 490 орчим дээр бол ашгаа хэрэгжүүлээд гарсан. За яагаад гэх юм бол 513 үлэг дээр бол дахиад хүчтэй эсрүүцэх бүс байсан. Түүн дээр бас ханшийн volume profile-ыг харуул бас нэг юм бок төвшин байсан гэж харж болохоор байгаа. За тэгээд ханш унаад одоо энэ 475-80 гэдэг төвшинээр бас маш их арилжааны идэх байсан төвшин байгаа. Хэрвээ энэчнээс яг дэмжлэг авах юм бол өсөх магадaltaй. Үгүй гэвэл дунд хугацаанд доошоо ханшил унах магадлал байгаа гэж харж байгаа. Тэгэхээр яг Microsoft дээр аль хэдийн ашгаа хэрэгжүүлээд гарчихсан байгаа гэж хэлж болохоор байгаа. За эсвэргээрээ эрүүл мэндийн салбарын компани хувьцаанууд болон за илүү газрын ховор элементтэй холбоотой компаниудын хувьцааны ханш руу бид худалдаж авч байгаа гэж харж байна. За өөрийн нэг үл энэ дөрвөн юу буюу Energy Fuse гэдэг уран олборлож байгаа компани ханш байгаа. Хувьцаа байгаа. За одоо энэ компанид бол ураанаас гадна илүү соронсны хиймэл соронсны бүтээгдэхүүн буюу соронсны түүхийн эдийг олборлдог босгож байгаа компани. Тэгэхээр энэ ураантай холбоотой компани, за уул уурхай холбоотой салбарын компаниуд руу бол одоо илүү их оруул зүгээр харагдаж байгаа. За мөн эрүүл мэндийн салбарын компаниудын хувьцааны ханш ч гэсэн харьцангуй төхөөрөмжтэй харагдаж байна. За мөн PayPal дээр ч гэсэн бид бүх ерөнхийдөө 56 дээр орчихсон байна. Тэгэхээр PayPal дээр бол ханш харьцангуй хөдөлгөөн маш удаан үргэлжлээ. Тэгэхээр энэ дээр бол нэг юм цэвэрхэн юм тренд лайн үүсгэжсэн өсөөд яваад байгаа. Одоо ингэж харж болно тийм. Магадгүй энэ тренд лайныг доошоо сэтэлчих юм бол PayPal-аас нэг 10 гаруй ашгаа аваад гарыг гэсэн бодолтой байгаа. Ягаад гэвэл ханш маш удаанаар ингээ хөдлөөл байгаа. Тэгэхээр яг ханш маш удаан хөдлөд байгаа учраас уналт орж ирэх магадлал маш өндөр гэж харж байна. Тэгэхээр аль хэдийн 10 гаруй өсөлтийн ашгийг авчихсан учраас PayPal-аас тохиромжтой одоо хугацааг харж байгаа бол ашгаа хэрэгжүүлээд гарах нь хамгийн тохиромжтой гэж харж байна. Тэгэхээр компаниуд дээр үл юм байна. За тэгээд 7 хоногт
Одоо гарах мэдээлэлүүд юу байгаа вэ гэж харъя. Мөн энэ 7 хоногийн 27-оос 29-ний хооронд Jackson Hole уулзалт болно. Цуг уулзалтаар бол нөгөө нэг дэлхийн бүх төв банкнуудын ерөнхийлөгч нарын уулзалт болдог шүү дээ. Тэгэхээр уг уулзалтаар бол дараагийн түвшинд за бодлогын түвшинд бодлогын үг цаашдаа илүү яах вэ? Одоогийн байгаа түвшинд хадгалах уу? Илүү дэлхийн улс орнууд хотын хөрөнгөний бодлого баримтлах уу гэдэг зүйлсүүд ярилцах байх. За яг энэ 7 хоногт үл яг чухал маркет дээр бол нөлөө үзүүлэх үс мэдээвэл байхгүй байгаа. Jackson Hole-ийн уулзалт бол амралтын өдрүүдээр тийм байна. 27-оос 29 яг 4 дахь өдрөөс эхлээд тэгээ амралтын өдрүүдээр Jackson Hole уулзалтаар үлээж байгаа юм байна. За тэгээд энэ 7 хоногт тайлангаа танилцуулах компани гэвэл за 3 дахь өдөр маркет акцийн дараа Nvidia компани, за CrowdStrike, Salesforce, за тэгээд 4 дахь өдөр Marvel Iron зэрэг яг энэ чипүүтэй холбоотой хагас дэмжүүлэгчтэй том компаниудын акцаа санхүүгийн байлгамд тайлбарлахаар байна. За тэгээд энэ удаагийн маркет апдейт энэ дуусгая. Та бүхэн амжилт хүсье. Баярлалаа баяртай.